Өглөөний 9 цаг 55 минут болж байна. Good morning. Яг энэ багны цаанаар байгаа. Наранд гарахаар бүр нүд бүр амар өвдөж байна. За тэгэхээр би сургууль дээр ирсэн байна. Тэгээ нарт харагдж байгаа барилга бол манай сургуулийн номын сан байгаа маа. Тэгээд энд нэг харагдж байгаа нэг Агли ганц барилга байгаа. Тэр нь манай сургууль. Яг манай хичээл ордог сургууль. За нэг иймэрхүү номын сан нэг юм. Тэгээ энэ яг носон оргилоор ажилладаг байхгүй юу? Даан ч өглөө эртээ болохоор ажиллахгүй байна. Тэгээд дууг нь өнөөдөр гадаа 26 градус. Гэхдээ би таарадах юм. За нэг иймэрхүү л байна да. Тэгээ яхав уусаа миний сурах last семестр байх гэж би бодоод тэгээд яхав дахиж хааштай энэ газар дахиж ирэхгүйгээс хойш буцаад Монголд очиод энэ газрыг санахаас хойш гэд бичлэг эхлүүллээ. Өнөөдөр өг нь 26 градус. Би даарахгүй байх гэж бодсон. Гэтэ би одоо амар даарч энэ халуун юм авч уу гэж бодож байна. За тэгэд нэг иймэрхүү. За би яг сургуулийнхаа ойр орчимд нь дуртай, энэ ногоон байгууламжинд нь дуртай. Гэхдээ би ангийнхаа хүүхдүүдэд дургу. Яагаад гэвэл манай ангийнхан бүр үхэж байгаа юм шиг хов ярьдаг. За өөстө энэ тэгээд ингээд гэл нэгэн дээр нь очингоцсон нэр энэ тэгээд ингээд гэл юм яран гат. Тэгэл нөгөөдөх дээр нь очингот өөстө нэр чи тэрийг тонсон уу гэл. Амар хов ярьдаг ирэмгүү. Тийм болохоор би ангийнхандаа дургу. Угаасаа дургу. Ер нь дургу. Тэр тусмаа герман. Би ангийнхан герман охинд амар дургу. Амар хил амтай хэрүүлч за. Угаас намайг дургу гэдэг мэдчихэж байгаа. Yay. Тэнгэр мэнгэр яасан цаахан сэлмэг байгаа юм дээ. Одоо 10:30-аас хичээл ороод тэгээд 11:45 хүртэл орно. 11:45-аас 1:30 хүртэл дахиад завсарлана. Гэтэ нэр энэ чинь гоё усан оргилоор ажилладаг. Гэтэ өглөө эртээ болохоор ажиллахгүй байна. Би тэгээд яг өдөр нөгөө ланч иддэг хэсгээ бас харуулъя гэж бодож байна. Бусад сургуулийнх шиг тийм амар лаг бол биш заяа. Ороод өөртөө тавгаа бариад нэг юм тавиулаад явдаг. Тэгээд нэг 3 төрлийн хоол гардаг. Тэгээд тэр амар тийм ер нь маш онцгой. Харахад нэг тийм яг нэг солонгосчууд чинь нэг юм хүний нэг амин дэмтэй ашигтай тийм хүнс ногоо ашигладаг да. Тийм нэг харагддгүү. Зүгээр л нэг хідэн нэг юмнууд ингээд тавьсан байдаг. Гэтэ яг хямдхан л да. Гэтэ бас нэг өөр нэг залуугийн бичлэг үзчихсэн Сөүлийн сургуулийн. Тэдний сургуульжаас ингээд 1000 вон зоноор хоол мол өгд юм билээ штэ. Тэгсэн мөртлөө айгуу дайжгүй. Манай хоол тийм шээ. Энд чинь нэг ойрхон нэг тэгж авч иддэг хоол байгаа. Эсвэл цаашлаад нөгөө нэг дотор байранд ингээ хятад тоол эсвэл солонгос хоол ингээ дайжгүй хоолнуудаа сонгодог бас нэг тийм газар байгаа л та. Гэтэ тийш явахгүй дахиад автобусын цугаал буцаал автобусын цууж ирэх гэж айгүй ядаргаатай гэдэм аа. Тэрний орон дэше ингээ алхаад ороод идсэн. Тэр яг энэ нэг булан цухаж штэ ийш ороо ичдэг хгүй. Тэгэхээр энэ нэг Агли барилгаас гараад нэг хэд алхаад ийш орчдөг гэсэн. За тэр хооронд нөгөө нэг усан оргилоор нь ажиллаж байгаа. Тэрийг бас харуулъя. Манай Сөүлийн кампус эдрээ айгүй алдартай гоё гэсэн манай сургуульчаас хөөрхөн хурган алдартай юм шиг байгаа нөгөө нэг фестивал эдэр болдсон штэ. Тэр нь Сөүл дээр алаад идэг манай эн чинь байхгүй бас. Гэтэл манай сургууль амар өндөр төлбөртэй. Тий. Тэгээ нэг тиймэрхүү л энэ дөө. Яй. Өөрснөө хэрэг тах малга. За тэгээд нэг хальт заав гарах юм бол нөгөө өөрийнхөө дургу гэдэг ангийнхаа хүмүүсийг харуулъя. Тэгээд болохгүй болч явахтай угс хараад ах чинь байхгүй дээ. No. Би хүмүүс болмааргүй байгаа ч гэсэн би угаасаа дургу. За тэгээд энэ хэсэг болон тэр хэсгээр ингээ битүү сакура дэлгэрдэг байгаа. Даанч та нарт харуулж ирсэнгүй. За тэгээд энэ нэг хідэн санал ширээн дээр хүүхдүүд сууж мгоо юм гэдэм дөө. Нэрэтийн одоо яг энэ ингээд нэг юм гоё ногоо хэсэг байгаа зү. Би энэ чинь ингээд суугаал хүүхдүүд ингээд нэг яг нөгөө фестивалийн үеэр юм хоол мал захиалал иддэг байхгүй юу. Тэгээд би бас найзуудтайгаа сундаа гэж боддог байсан. Тэгсэн чинь би бас нэг бичлэг хийж явах үед ингээд яг урдуур нэг хулган гүг явчихд юм да. Тэгээд би тэндээс хойш за.
ер нь дэми юм байна гэж бодсон. Яа нар ямар гоё дулаахан юм бэ? Нар ямар сайхан юм бэ? Гөлийсэн гөлчээсгэн л юм явж ин дөө. So Orna said that the projects must be continually re-evaluated against company. Yeah, it's around the city hall. Yeah, it's graduating season. За миний найз бол монгол хүн. Хоёр дахь найз маань бол хятад хүн байлгаа. Do you have audience from Mongolia? Audience? Энэ үеэс эхлээд миний микрофон ажиллаагүй байдیں۔ Тэгээд өнөөдрийн ланчнд ямар хоол байна гэдгийг харуулж байгаа. Энэ болохоор юм шүүл. Тэгээд дээдлэлт нь болохоор нэг тийм төвгийн махтай бибимбап байна гэж харуулж байгаа. За тэгээд нөгөө талд нь болохоор юм хүүтэн гоймон өнөөдөр тавигдсан байна. За энэ ч болохоор төлбөрөө ингээд төлж байгааг нь харуулж байна. За энэ төлбөрөө төлөөд дараа нь юм QR авдаг байгаа гэд харуулж байгаамаа. За энэ QR ингээд харуулж байна. Амтгүй ч гэсэн хямдхан болохоор л идэж байна л та. Бас нэг хямдхан биш ээ. Энэ чинь 7500 вон гинэ. The soup is cold. And it's cold, just cold. Okay. Huh? From 10? 1. What about you? It's good. 7 plus okay. For me, салаатнууд гоё, хоцол нь гоё, нар таалагдсан. She won't watch this, but I hope we never met. School festival, me, Yunch and Hukle, we went to the school festival together, and Hukle said there's some boy, like leading lady. I see. Okay. Nice. Хоёрмаа. За ингээд бидний хүү ланчны цагаа дуусгаад Bye bye. энэ жаахан сайхан байна. Нэр group meeting. Bye bye. Гэт битэр үлдээ. Одоо монголоор ярина шүү дээ. Хөглээ л гэдэг ах юм. Хүрлээ штэ хүрлээ. Хөглээ л гэдэг ах юм. Бүр ямар ч хэлнээр амар pronunciation амар сайтай ирнэ. Хүрлээ дээр л юусаа тэр бүх юм байх. Хөглээ. One notable example is necktie, cabbage patch kids, like. Бүр ямар ч энерггүй бол тэгэртээ ирж байна. Орж унтах минь